2011 оны 5 дугаар сард Тимоти Питсон гэх 6 настай хүү Орос сургаггүй алга болсон юм. Энэ түүхийн эргэн тойронд одоо хэрн ойлгомжгүй маш олон баримтууд байгаа. Учир битүүлэг нэгэн түүх хүлээ. Питсоны гэр бүлийн эмгэнэлтэй түүхийг ярихаас өмнө тэдний талаар товчхон ярих нь зүйтэй байх. Эми болон Джеймс нар 2000-ад оны ихэнх үед танилцсан бөгөөд тэднийг уулзрах үед Эми маш хүнд сэтгэл готролтой нэгэн байсан гэдэг. Бүсгүй Джеймстэй уулзрахаас өмнө 3 удаа амжилтгүй гэр бүл зохиож байсан ба яг өөрийн тохирох хүнээ олохгүй байна гэдэг байж. Тэр бүр сайн дураараа амьдралаас явах оролдлого хийж байсан юм. Харин Джеймстэй уулзсан нь бүсгүй амьдралыг өөрчилж шинэ хуудас амьдралд нь нээсэн байна. Төдөөдөлгүй тэд гэрлэж 2005 онд Тимоти хүүгээ төрүүлсэн юм. Хүүн сэтгэл готролтой ээжийнхээ амьдралын утга учир нь болж хүүтэй болсондоо Эми хязгааргүй баяртай байсан гэжээ. Хэдийгээр ямар ч асуудалгүй гэр бүл мэт байсан ч Эмид сэтгэл хангалуун бус байх нэг зүйл байсан нь Джеймстэй гэрэлсэн явдал байлаа. Тэд бусад хосуудын адил үе үе санал зөрөлдөж мууталцах явдал гардаг байсан ч энэ нь ямар нэг хүнд асуудалд хүрдэггүй байсан юм. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам тэдний харилцаа уламд ордож эхэлсэн байна. Тэд мууталцах нэгсэж нэгэн өдөр Джеймс эхнэрээ хуучин нөхрүүдийнхээ нэгтээ мессеж бичилсэж байгааг нь олж мэдэн уурлаж үүнийгээ бол эсвэл эд зүйлсээ аваад гэрээс нь яв гэсэн шаардлага тавьж. Эми мэдээж гэрээсээ явж чадаагүй бөгөөд тэр тусмаа хүүгээ орхиод хаашаач явж чадахгүй тул үлдсэн байна. Энэ үед тэр 4 дахь удаага салах нь ердөөл цаг хугацааны асуудал гэж ойлгосон гэдэг. Бүсгүй өдөр ирэх тусам энэ гэрлэлт нь бүтлгүй болсныг ойлгож салмаар санагдаад байдаг байсан ч нэг л зүйл түүнийг энэ санаагаа хэрэгжүүлэхэд нь садаа болдог байсан нь хүү Тимоти байв. Учир нь шүүх хизээч сэтгэл готролтой амьдралаас явах оролдлого хийж байсан сэтгцийн хувьд тогтворгүй ээжтэй нь хүүг нь үлдээхийг ойлгож байсан юм. Тэдний гэрлэлт хүүгийнх нь ачаал оршин тогтнож байлаа. 2011 оны 5 дугаар сарын 11-ний өдөр өглөө 8 цагт Джеймс хүүгээ сургуульд нь хүргэж өгсөн юм. Аав нь өдрийг сайхан өнгөрүүлээрэй гэхэд хүү нь хариуд нь түүнд хайртайгээд аав хүү хоёр салжээ. Энэ бол тэдний хамгийн сүүлчийн уулзалт байсныг тэгэхэд аав нь мдэггүй нь ойлгомжтой. Джеймс ажлаа тараад хүүгээ авахар ирэхэд нь багш нь хүүг нь 8 цаг 30 минут үед хичээлийнхэн дундуур ээж нь ирээд чухал ажил гарсан гэд аваад явсан гэв. Хэдийгээр эхнэрт нь ямар ч чухал ажил гараад хүүг нь хичээлээс нь аваад явсан талаар огт мэдэхгүй ч гэсэн ээжтэйгээ байгаа бол санаа зовох шаардлагагүй юм байна гэд тайвширч магадгүй тэд одоо гэртээ харьчихсан ч байгаа бох гэж бодсон байна. Гэвч тэр эндүрч байлаа. Гэртээ ирэхэд нь эхнэр нь ч тэр хүүн ч тэр байсангүй. Джеймс эхнэр рүүгээ залгахад огт утсаа авахгүй байсанд санаа нь зовниж эхэллээ. Тэр дуут шуудан үлдээж та хоёр зүгээр байгаа гэдгээл хэлчих гэж гуйж байсан ч эхнэр нь ямар ч хариу хэлэхгүй байв. Джеймс эхнэрээ ээлжид мууталцааны дараа өөрт нь уурлаад утсаа авахгүй байна гэж бодож байлаа. Залуу тэр орой эхнэр хүүхдээ хүлээгээд хаана юу хийж яваа бол гэд унтчиж чадаагүй гэлээ. Өглөө нь түүний төвчөр алдагдаж эхнэр хүү хоёроо сургаггүй алга болсон гэд цагдаад мэдэгдсэн юм. Тэр өдөртөө Джеймс байд суух газраа олохгүй шаналж байсан ч эхнэрээс нь сураг ажиг гарахгүй байсаар өдөр нь Эмигийн ээж нэг юм хэл чимээ өгсөн байна. Бүсгүй ээждээ тэр өдөр залгаж Тимоти тэр хоёр зүгээр байгаа гэд хэд хоноод гэртээ очино гэжээ. Энэ мэдээлэл Джеймсийг мэдээж тайвшруулж яг уурга гарахаар хүүгээ аваад ирэх юм байна гэж итгэж байлаа. Төдөөдөлгүй Джеймсийн ах түнлүү залгаж эхнэр нь ярьсан бүх зүйл нь зүгээр гэж хэлсэн. Хүүгийнх нь хоолой цаана сонсогдсон гэж Джеймсийг тайвшруулж болох зүйл хэлсэн ч эхнэр чинь бас нэг зүйл хэлсэн нь жаахан ойлгомжгүй байсан гэд. Тимоти зөвхөн минийх гэж хэлсэн гэсэн нь Джеймсийг буцаагаад санаа зовход хүргэсэн юм. Энэ үг нь залууг айлгсан ч тэр бас сайн зүйлд итгэж тэд удахгүй гэртээ ирнэ гэж найдаж байв. 5 дугаар сарын 14-ний өдрийн өглөө буюу хүү ээжтэйгээ алга болоод 3 хоногийн дараа Джеймсийн гэрийн хаалгыг цагдаа нар тогшлоо. Хууль хүчнийхэн түүнд эхнэрийн талаар мэдээлэл хэлэхээр ирсэн гэд түүнийг гэрээс нь хэдэн зуун километрийн цаана байх нэгэн жижиг хотын зочид буудалд байсныг илрүүлэн очиход эхнэр Эмигийн танд цогцыг буудлын өрөөнөөс олсон гэв. Яг юу болсон талаар бүрэн зураглалыг тогтоохын тулд одоо бид буцаад тэдний алга болдог 11-ний өдөр очих хэрэгтэй. Джеймс хүүгээр 8 цагт сургуульд нь хүргэж өгөхөд үүнээс нь 30 минутын дараа Эми хүүгийнхээ сургууль дээр ирж багшд нь гинэт яаралтай ажил гарсан тул хүүгээ авъя гэд 8:30-д аваад явжээ. Тэд сургуулиас гараад гэрээс нь 50 км-ийн цаана байх Брукфилдийн амтны хүрээлэнг зорьсон цагдаа нар олж тогтоосон байна. Амтны хүрээлэнг үзэж дуусгаад тэндээсээ гарч усан парк руу явцгаасан юм.
Тимоти хүү тэр өдөр хэмжээшгүй их ад жаргалтай байсан нь мэдээж. Сургуульдаа хичээлээ хийхээ оронд ээжтэйгээ гайхалтай аялал хийж байлаа. Ээж нь тэр өдөр хүүдээ хүссэн бүхнийг нь зөвшөөрч, амттад нь тоглоом гээд авъя гэсэн болгоныг нь авч өгч байв. Маргааш нь буюу 12-ны өдөр Эми болон Тимоти нар Висконсин дахь далайн эргийн зочид буудлын үүдний хяналтын камерт өртсөн байна. Энэ зочид буудал тэдний гэрээс 300 орчим километрийн цаана байдаг газар юм. Тэд зочид буудалд 24 цагч бололгүй. Маргааш нь буюу 13-ны өдрийн 10 цагийн үед буудлаас гарцгаажээ. Үүний дараа тэд ахиж эн тэнд харагдaltaгүй сураг тасраад 13-ны өдрийнхөө орой Эми Рокфорд хотын супермаркетын хяналтын камерт өртсөн нь энэ удаа ганцаараа байв. Тэр цаас дугтуу үзэг худалдан аваад маргааш нь амьгүй олддог зочид буудалтаа орсон юм. Бүсгүй буудалд орохдоо ганцаараа орж, маргааш нь олдохдоо ч ганцаараа байлаа. Эми тэнд судсан хансан болж таарснаас гадна цуснд нь үхэлд хүргэж болох их хэмжээний эмийн бодис илэрсэн байна. Яг юунаас болж үхсэнг нь тогтоож чадаагүй ба. Нэг бол эмний үйлчлэл, нэг бол цус алдалт гэдэг нь ойлгомжтой. Эмигийн хувьд ингээд тодорхой болсон бол хүүн харин хаана байгаа вэ гэдэг асуулт гарч ирв. Эмэгтэй цогцсны хажууд сүүлчийн захидал нь олцсон нь ээжтэй хаягдсан захидал байлаа. Захидалд би хүүгээ аюулгүй газарт аваачсан. Та нар түүнийг хизээч олж чадахгүй. Тимотигийн бүх зүйл сайн байгаа. Түүнийг маш сайн харж хандах болно. Хүү маань танд хайртай гэж хэлсэн. Та миний шийдвэрийг өөрчлөх ямар ч зүйл хийж чадахгүй байсан гэдгийг мөн ойлгоорой гэжээ. Энэ учир битүүлэг аимшигтай захидал нь асуудлыг улам л ойлгомжгүй болгож байв. Тэр аюулгүй газар байгаа. Түүнийг харж хандна гэдэг нь яг юу гэсэн үг вэ? Тэр хүнд өөрийн цор ганц хамгаас үнцэнтэй хүүгээ үлдээж болох вэ? Төрсөн эцэг эмээ хоёроос нь илүү хүүг хайрлах хүн байна гэж үг их эдгэр асуултууд А болон эмээг нь улам ихээр зовоож эхэлсэн юм. Цагдаа нар болсон байж болох бүх хувилбаруудыг шалгаж үзсэн ба тэдний нэгт энэ загталд хүү өөртөө нь хамт тэнгэрт байгаа гэсэн утга санаа илэрхийлж байна гэж таамаглал дэвшүүлсэн байдаг. Гэвч ойр дотных нь Эми хэдий сэтгцэн хувьд цоо ирүүл хүн биш ч гэсэн хамгаас хайртай хүүдээ муу зүйл хийн гэж төсөөлж чадахгүй байв. Цагдаа нартай тэр үед хамтарч ажиллаж байсан сэтгэл зүйчид ч гэсэн хэрвээ тэр хүүгээ хөнөөсөн бол цогцыг нь бид хамтд нь олох байсан гэж үзжээ. Эми хүүдээ маш их хайртай байсанд хэрэг бүр түүнийг хөнөөсөн байлаач яг өөрийгөө алахын өмнө л хийх байсан байх гэв. Тэр хамгаас хайртай хүүгээ алчхад юу ч олоогүй мэт гудамжаар дэлгүүрээр хисэд явж байсан гэж төсөөлөхөд ч бэрх байна гэж дүгнсэн юм. Эмигийн машиныг эхлээд цагдаа нар олж чадахгүй байсан ч хожим хотын хурдны замын ойролцооноос олсон байна. Машинд нь хийсэн нарийн үзлэг шалгалтаар арийнхын судлаас олдсон цусны толб хүүгийн цус гэдэг нь тогтоогдсон ч төд удалгүй энэ нь сургуу болохоос нь ч өмнө хүүгийн хамарнаас гарсан цусны тусал гэж дүгнсэн юм. Мөрдөн шалах ажиллагаагаар Эмигийн энэ үйлдэл гинтийн үйлдэл байгаагүй. Хэдэн сарын өмнө яг энэ маршрутуудаараа ганцаараа явж үтсэн болохыг нь олж тогтов. Тэгэхээр тэр сүүлийн хэдэн сар үхэхтэй бэлдээд хүүгээч гисэн нэг тийш нь болгохдоо бэлдэж байсан гэсэн үг юм. Энэ түүх хэвлэлээр маш их тарж хүүгийн эрен хайх ажилд олон тооны сайн дурын хүмүүс нэгдсэн байдаг. Эмигийн явсан гэж тогтоогдсон бүх зам маршрутаар хүүг эрен хайх ажил зохиогдож байв. Гэсэн ч хүүгийн сургийг гаргахад туслах ямар ч эдмүрийн баримт олдоогүй юм. Мөн бүсгүй гар утас буудлынх нь өрөөнөөс ч тэр машинаас ч тэр олдоогүй ч 2 жилийн дараа хэрэг гарсан хотын нэгэн явган хүний замын дэрэгдээс олдсон байна. Утас хүүгийн хувь заяаны талаар олон асуултанд хариулт өгнө гэж хүмүүс найдлага тавьж байсан ч ямар ч хэрэгтэй мэдээлэл өгөөгүй. Өдөр хоногуд өнгөрсөөр хүмүүс хүүг эсэм энд олох нь байтугай яасан эсэн талаар нь сураг гаргана гэдэгтээ итгэхэ болж байсан ч аав нь л хизээ нэгэн өдөр хүүгээ олно гэж итгэж байлаа. Ингээд 2019 он буюу хүү сураггүй болоод 8 жилийн дараа нэгэн зүйл тохиолдсон юм. 2019 оны 4-р сарын 3-ны өдөр цагдаа нар Джеймс Питсон руу залгаж бид хүүг тань олчих шиг боллоо гэжээ. Нэг өсвөр насны хүү бидэн дээр ирж өөрийгөө танаа хүү Тимоти Питсон гэж хэллээ. Та хүрээд ирэх үү гэсэн байна. Хүү цагдаа нарт өөрийг нь хулгайлсан 2 хүнээс зүгтаасан гэд тэдгээр хүмүүс 8 жилийн турш түүнийг хорьсон гэсэн зүйл ярьсан юм. Тэр гайхамшигтай азар гэмт итгэдүүдээс зүгтаач чадсан. Гүүсээр байгаад нэгэн эмэгтэйтэй таарч аврагдсан гэж ярив. Гэвч энэ хүүгийн төрх Тимоти хүүгийнхтэй огтоос төс байгаагүй юм. Гэхдээ 8 жил барьцаалагдсан хүүхдийн төрх яаж өөрчлөгдөхийг хэн мэдлээ гэд эхэндээ итгэх хандлагатай байлаа. Хүү бас Тимотигийн амьдралын талаар олон зүйл ярьж өгч чадсан ч эдгээр нь зөвхөн хэвлэлд ил болсон баримтууд байхан тэр. Хүүг гэрээс нь хол Кентукки мужид 8 жилийн дараа л оллоо. Гайхалтай түүх гээд хэвлэлийнхэн сэвж өгсөн юм.
Харин хүүд хийсэн ДНХ тестээр тэр Тимоти биш болж таарлаа. Энэ үед хүүгээ 8 жил хайсан аавд нь ямар байсан төсөөлөхөд ч бэрх байна. Тэр эхэндээ яг хүүн байна гэж итгээд байсан гэв. Өөрийгөө Тимоти гэж хэлсэн хүн бол 14 настай хүү биш харин Брайан Рини гэх 23 настай залуу байсан юм. Брайаны ах нь хожим хэвлэлд дүү нэг биш удаа өөр хүний дүрд орж хүмүүсийг хуурах гэж үзэж байгаа гэсэн байна. Хамаг худал хуурамг нь ил болох үед Брайан үннээ хэлж хүүгийн түүхийг сониноос олж үзээд аав нь хүүг ямар их хайрлаж одоо хэрн эрен хайж байгааг хараад атаархсан. Гэрээсээ зүгтаахыг хүсдэг байсанд энхүү Тимоти болж гэрт нь очиж амьдрахыг хүссэн гэв. Тэр хүүгийн дүрд орж гэрт нь амьдраад баригдах төхөөд ирэхээрээ гэрийнх нь үн хүрэх зүйлсийг хулгайлаад зүгтаах санаатай байснаа хүлээж. Одоо хэрн Тимоти хүүтэй яг юу тохиолдсон нь тодорхойгүй байгаа бөгөөд энэ хэрэг нээлттэй хэвээр байгаа юм. Учир нь хүнийг албан ёсоор нас орсон тооцоход нэг бол цогцсон хэрэгтэй, нэг бол ар гэрийнх нь хүсэлд гарах ёстой байна. Джеймс одоо болтол хүүгээ хаа нэгтээ амьд мэд байгаа гэж итгэдэг учраас ийм хүсэлт өгөөгүй. Энэ явдал Джеймсд маш том цохилт болж тэр ахиж хизээч гэр бүл зохиогоогүй. Хотоос нүүж бүглүү хөнгүү газарт ганцаар амьдардаг болсон гэв. Хүүгийн алга болсон хэрэгээс гадна ээжийнх нь үйлдэлүүд үлдээсэн сүүлчийн загтал зэрэг нь маш аимшигтай гэж энэ түүхийн талаар сонсон хүн бүр үздэг байна. Та нар түүнийг хизээч олохгүй. Тэр аюулгүй газарт байгаа гих хоёр утгатай эдгээр үгс аавыг нь бүх насаар нь амар заяаг нь үзүүлэхгүй үзье. За энэ хүрээд өнөөдрийн хариулт үгүй бичлэг төгсөж байна. Өөрсдийн таамаглал, хувилбар, төрсөн сэтгэлээ комментод бичиж хуваалцаарай. Баяр таа.